Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шууд ирлээ болонгийн шинэхэн цагтл та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Манайхан дардаг бүх юмнуудаа дараад намайга дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Бурханаас гуйсан нүгэлтэй хүсэл. Аавыг үзий яддаг байсан юм болов? Эсвэл аавын уудаг архийг үзий яддаг байсан юм болов? Дэнжимэнгийн цагаан байр. Цаашаалбал захаа тойрон шавцгаах согтуу шохрууд. Өдөр бүр л тэд ямар ч шалтгаангүй гударцгаана. Илэг бөхтөөг нь яана. Эхнээсээ ахуулаад л ис шороондоо булагдахаар л цаг өнгөрч яваа юмсан. Олончгүй ингэж боддог. Учир нь энэ газрын хүмүүс битгий хэл хөрсөнд нь хүртэл архины нэвширсэн өнөр нэвчин гисэн. 1999 он. Хавар зууны зааг дээр айлын 2 дахь хүүхэд болон мэдэлсэн тэр өдөр жаргал, зовлон хамтд нь авчирсан өдөр байлаа. Охин өртөө болсондоо баярлсан ээж, төрхийн гадаа согтуу ирсэн аав. Эмнэлэгт амаржих тэр хитгэн өдөр магадгүй ээжид минь урт хугацааны дараах амар амгалан ч байсан юм шиг. Жухам миний хувьд яг эндээс л бүх зүйл эхэлсэн. Уйлж сэрлээ. Харт арсан юм байх. Ээжээ гэд дуутахад амнаас уур гарч байлаа. Урч нь гал төлөөгөө хонсон болохоор л тэр. Том өрөөний сандал дээр сууж байсан ээж минь намайг айжуухан хувцлав. Цаг яг өглөөний 7 болж байхад бид цэцэрлэгтээ явах хэрэгтэй байлаа. Миний ээж цэцэрлэгийн багш бас манай ангийн багш. Даарч хонсноос болоод баг зэргийн халуунтай хоолой захтнаад ханиалгамаар байсан ч төвчлээ. Үүдний шалан дээр хэвтэх аавыг сэрээхгүй гэсэндээ л тэр. Энд тэнд хагархаа шилний хилтерхий гიშгчгүй юмсан гэд үлмээ дээрээ гитэн явсаар ашгүй хаалга ойртож бушуухан л гарлаа. Гадаа тэр аяараа сааралтаж тавхан алхмын цаад хашаач үл харагдана. Гэр хорооллын энэ утаанд нүдээ нээж анхад ч хүндхэн санагдаж хорсоод нулимс гарч хацраар урсаж амжилтгийг хүлдэх шахна. Хэдэн давхар хувцас өмсдөг байсан юм битээ мэдэхгүй л юм. Пөнис юм хөдөлж дийлэхгүй өөрүүлээгээд гараасан гон. Ээж минь намайг өдөр бүр өөрч авдаг. Очих хүртлээр буун гэж үгүй. Хэдий ингэж эрхэлдэгч хизээч идэх юм нэхэж байсангүй. 4 настайд надад миний охин чинь одоо том болчихсон байхгүй юу гэж хэлдэг ээжийн үгсэнд бардаад л тэр баг. Цэцэрлэгийн хаалгаар ороход хүн бүр ээжийн минь нүүрлүү өрөвцөн харцаар удаан гихчин дагуулan харна. Гэсэн хэдий ч тэдний хинэнч түүнээс юу ч асуудаггүй байсан. Юу болсон нь юу болдог нь дэндүү гэмээр илхэн. Би ангийнхаа бүх хүүхдүүдийг л яг өөр шиг л боддог байлаа. Бүх аауд ээж нарыг зодож өглөөсөрхт нь үргэлж шахуу амнаас нь уур гардаг гэж. Гэхдээ надаас ялгаатай 2 зүйл тэдэнд байдаг. Өглөө болгон ээж аав нь тэдэнд чихэр авч өгдөг. Бас тэд ангийн үдээр орж ирэхээс өмнө хоош иргэн хараад гараа даллан орой намайг хамгийн түрүүнд ирж аваарэ гэх тэр инээмсэглэл. Би үүнийг огтоос ойлгодоггүй. Ангийнхан авч ирсэн чихэрнээсээ багштай амсуулах гэж аарна. Баярлаа гэж хэлээд өгсөн чихрийг нь гяс миний гар татгуулчихна. Хүүхдүүд харвал багшийн чихрийг авчихлаа гэд бөө юм болох учраас сэмээрхэн ор хүнжил хураадаг жижигхэн өрөөний мухарт арга шаран зогсоод амтрахын идчихээд гарч ирнэ. Тэгээд ээж рүүгээ хараад ямар их баярлаж байгаагаа нүдэрээ л хэлчихдэг ажиллаа. Би шинэ хувцас авч үзээгүй. Хамаатны охтын багтсан хувцсыг л өмсдөг. Надад ямар ч баар би хүүхэлтэй байгаагүй. Цаас харандаа л байсан. Тийм болохоор унтлахын цагаар бүх хүүхдүүдийг унтсны дараа ганцаархнаа босоод ээж рүүгээ том нууд гарган ангийн хүүхдүүдийн ягаан өнгөтэй, том шигтгээтэй, саатаа гутлнуудыг өмсөж үзхийг гуйдаг байлаа. Тэгээд хүүхдүүдийг сэрэх үеэр яг байранд нь буцааж тавиад орноосоо дөнгөж саял босч байгаа мэдчихэж эхлэндээ. Өдөр бүр өөр гутал өмсөн толинд харна. Ангийн нэг булангаас нөхөө хүртэл гараа ташаанд аваалхна. Цэцэрлэг бол миний хүүхэд насны хамгийн амар тайван газар байсан. Тарах цаг болоход зарим ээж аав хоцорч ирнэ. Тэгээд бид цэцэрлэгээсээ нэлээд оройтж гарна. Гэртээ харих ойртож гэр хүрэх зам надад тэр үедээ л хамгийн айдас гүрэм төгшүүртэй мэдрэмжийг өгдөг байв.
Бид замдаа олон зүйлийг ярилцсан явах хэдий ч дотроо ганц л зүйлийг хүсэцгэнэ. Автобусны буудлаас нэг их холгүй зайд манай тентхийн хамгийн том хүнсний дэлгүүр харагдана. Энд хүмүүс ягаан дэлгүүр гэж нэрлэдэг юм. Дэлгүүрийн хоёр хажуу талын өндөр босгон дээр гарц зогсоход айлуудын янд тотхон үзэгдэнэ. Бид хоёр өдөр бүр түүн дээр гараад гэрээ яндангаас утаа гарч байгаа эсхийг шалгана. Аав эрүүл үедээ галаа тулж гисэн сууж байдаг болохоор л тэр. Гэвч энэ үзэгдэл яг л өдрийн од гэмээр. Өнөөдөр харамсалтай нь тэр өдөр бас л биш бололтой. Надаас 6 насаар дээгүүр ах бий л дээ. Хэрэв над чиг ингэж бичвэл минийхээс хэр их зүйл өгүүлэх байсныг таашгүй. Энэ удаад ээж бид хоёр яндангаас тохио авсан болохоор гэрийн хаалгаар орсонгүй. Цонхоороо сим хартал ах уйлчихсан аав орон дээр сууж байлаа. Тасраад унчихсан бол гэж дотроо зүхэн. Арх уусан хүн яг ийм үедээ л хамгийн харгас авиралдаг. Эрүүл биш хэрнээ бүр согтууч биш. Арга ядсандаа ээж минь цагдаа дуудана. Гэвч энэ тийм сайхан санаа биш. Цагдаа биднийг зөвхөн нэг шүн хүнээс холдуулж чадна. Харин тэр шүн нь маргааш ирээд яах болоо гэж бодсоор хүрмэн. Эрүүл болчихсон гэд гэрлүүний оволчихно. Өглөө гарч ирээд өдөр хүртэл уувна. Орой орж ирээд өчигдрийн хэргийг санан улам магасрна. Олон удаа цагдаад барьж өгснөөс болж намайг цагдаагийн хүүхэд гэдэг байсан. Хаанаас нь ч харсан ав адилхан царайнда голдоо ортол дургу хүрдэг надад энэ үгс тийм ч хатуу сонсогддгоо байв. Заримдаа бид хамаатнуудаа бараадна. Цэцэрлэгээсээ тараад цонхоор сим харж чад орч чадахгүй болохоор намайг аваад л явчихна. Ах минь үргэлж согтоо автагаа үлдэнэ. Юу болдог байсныг өстой чөтгөр бөөмэд. Надад энэ талаар бодох сэхэж байгаагүй. Ээжийн их чих бид хоёрыг нүд их л үзвэрлэнэ. Оройн хоолой харамлан шүн намайг ханиалглаа гэж загнана. Гэхдээ л гэртээ байхаа сайн байлуу. 2-3 хоног уу юу? За одоо нөхөр чи ойлгосон байхаа яв гэж хэлнэ. Тулгаад хэлдэг энэ үгэнд нь яалтчгүй гараад явдаг байлаа. Динжи мянгийн ихэнх айлууд тартагтаа тулсан ядуу. Тэд эндхийнхээ дэлгүүрээс 9 тосоо хүртэл грамлаж авна. 9 чихэр, давс гээд ер нь бүгдийг нь грамлан авна. Ээж минь цалингаа аваад гэртээ хоол хүнсээ цуглуулна. Шуудай гурил, будаа, талах ногоо гэдэл сар хэргэлэхэд хангалттай хүрэлцгээр. Гэвч 7 хоногийн дотор юу ч үгүй дуусчихна. Дэлгүүрүүд нь грамлаж зарахын зэрэгцээ мөн грамаар худалдаж авдаг учраас л тэр. Ээжийн авсан бүх хүнсийг ширхэглээд хэсэгчл зараад уучхна. Ингээд л хоолгүй бас хүүтэн өдрүүд үргэлжилнэ. Шинэ жил цагаан сар гэх мэт тэмдэглэл баяруудыг хүмүүрэл тогтлоо хүлээдэг. Бид шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө босч мөрөө гаргана. Дараа нь аавын том эгчинд тэгээд ээжийн том эгчинд очино. Ингээд л болоо. 2-3 өдөр хэсч дуустдаггүй их хамаатан бидэнд байхгүй. Харин үлдсэн тэр 2-3 өдөр нь аав намайг дагуулад охиндоо бэлэг цуглуулж өгнө гэсэн нэрээр хідэн аригчдын гэрээр орж гарна. Сайндаа л хитгэн атгах чихэртэй үлддэг байлаа. Үл тэрэж тогтож чадахгүй том биетэй хүнийг унгаачихвал босгох аргагүй гэд ташаанаас нь тусаар арайхийн авч авна. Замдаа байн ээж чинь хаана вэ гэж асууна. Нэг асуусан асуултаа хэдэн 100 удаа асууж хариулахгүй боловрлно. Эцэст нь аав намайг биш би аавыг дагуулсаар гэртээ ирнэ. Эдгээр баярууд хүүхдүүдэд аз жаргал авч ирдэг бол надад зовлон л болдог байлаа. Гэтэл би дөнгөж 5 настай шүү дээ. Баг байхдаа ааваасаа айдаг байсан бол хэдэн жилийн дараа тэр айдас минь үзэн ядал болон хувирсан. Харахаас ч дургүй хурч хүн гэж авч үзхээж байв. Энэ үед би сургуульд орох болчихсон байлаа. Түүний зан авир тэсхийн аргагүйд хурч хамт байх ямар ч боломжгүй болсон юм. Ээжийн дүү бидний энэ байдлыг мэдээд хамт амьдрахыг зөвшөөрсөн. Бид хоёрыг дагуулan гарсан тэр өдөр үүнээс хойш бүх зүйл сайхан болно гэж бодож явсан. Би ээжийнхээ ажлын хажууд байдаг сургуульд бүртгүүлв. Хичээл өдөр ордог ч гэлээ өглөө хамт гарна. Намайг хүргэж өгөх өөр хүн байхгүй шүү дээ. Хичээлд сууж шинэ найзуудтай болох надад үнэхээр их таалагдсан. 2 настайгаасаа л эхлэн харандаа барьж зураг зурсан болохоор бусад хүүхдүүдийг бодвол гар хэдийн эвэлж гисэн түүхгүй бичдэг байлаа.
Орой гэртээ харах зам надад ямар нэгэн айцыг төрүүлэхэ болсон. Эгчийн гэр надад яг л төрсөн гэр шиг санагдаж халуун устай байрны айлын амьдрал үнэхээр жаргалтай байв. 100 байрны гадаа хүүхдүүд өдөржин унжина. Тэд дээс, чирта, бааванч гэх олон тоглоом тоглоно. Надад харин мэддэг тоглоом цөөхөн болохоор хамт байхыг тийм ч хүсдэггүй байсан. Бас тэдний ярьж байгаа зүйлсийг ойлгоход их хэцүү. Бүгд л дэлгдэг гар утастай, арт талд нь битүү зурагнааж, энд тэндээс нь зүүсэн чимэглүүд гаргаж ирэхээр л гялалцаад л. Өмсөж байгаанд хүртэл цаанаа л нэгдэгчин. Тэд намайг гадуурхах нь илт мэдэгддэг байсан юм. Бас тэдэн шиг болж чадахгүй гэж бодсноос хойш гадаа гарч тоглохооч болчихсон. Гэртээ байх нь илүү дээр санагдаж зураг зуран суун. Энэ үед биднийг хаана амьдарч байгааг аав мтээгүй байсан юм. Хагас жилийн турш амьдрал яг энэ маягаараа өнгөрсөн. Нэг өдөр ах ээж рүү залгаад орой ажлаа тараад гэрт битгий ирээрээ гэж хэллээ. Ахыг хичээлээ тараад явж байхад нь аав хүлээгээ зогсож байж. Хаана байгаагаа зааж өггээд бөө юм болсон гин. Аргагүй ирэхэд ах дагуулад ирж л дээ. Нэгэнт мэдчихсэн болохоор цугтааж явахыг хүсээгүй. Уулзаад яах гэж байгааг нь асуудал. 2 хүүхдээ авмаар байна гэж хэлсэн байгаа юм. Тэр үед үнэхээр л аваад явчих вий дээ гэх айдас их байсан. Хүсвэл чадхаар л хүн. Тэр новшийн байшинд ээжгүй амьдрын гэдэг тамаас өөрсгөө хэрэг. Гэхдээ ээж минь биднийг яахан орхих билээ. Цагдаа дуудсан шүү гэж хэлээд бид хоёрыг хөтлж гараад харах урдаараа гүйжлээ. Үүнээс хойш орой болгон согтуурж хаалганууд нь. Айлд байгаа болохоор бүр л хэцүү санагдана. Бид 3-аас гадна тэр гэрийн 2 ч хүн бидэнтэй адил төгшөр донд байдаг болов. Алхан тутамдаа хин хаан байгааг ажиглаж дэлгүүр гарахтаа хүртэл хажуу хаваа сайтар харна. Ганц баттай хамгаалагч нь яаж ч балбаж өшгөсөн онгодоггүй бүргэд халах байв. Гинэт нэг өдөр ээж Солонгос явж ажиллахаар боллоо. Бидэнд мөнгөний хэрэгцээ их байсан болохоор үүнээс өөр арга байсангүй. Энэ үед би 3 дугаар ангид орж байсан юм. Тэгээд би эгчийн гэртээ ойрхон сургууль руу шилжсэн. Сэтгэлээр маш их унсан. Ийм хүнд байдал биднийг орхиод явах гэж байна гэж дотроо үнэхээр их гомдсон. Гэхдээ үүнд миний сэтгэл санаа ямар байх нь огтоос хамаагүй. Хэдийнэ шийдэгчсэн асуудал. Ингээд л ээж минь яваад өгсөн. Яг энэ үеэс эхлэн аав өдөр бүр биднийг авч явна гэж ирдэг болов. Ээж минь явахдаа бид хоёрыг л захиж үлдээсэн болохоор ихч яасан ч өгөхгүй гэд тас гүрэж байсан. Түүнд нь үнэхээр талархмаар. Аргаа барахтаа 7 хоногт нэг удаа хонолдог боллоо. Тэр үедээ усанд орж хувцас угаачгаад явна. Ирэхдээ хүн аймаар юм орж ирнэ. Үнээр танар гэж авах юм байхгүй. Явахдаа намайг дуудаад духан дээр үнэрлээд гарна. Ямар дургүй хөрмээр гэж санана. Хүний л заа юм да. Бага үед нь юм чинээ тоогоогүй хэрнээ гинэт ухаарсан юм шиг аашлаад л. Гэхдээ хүн сурсан зангаа хизээш тавьдаггүй. Эргэж очно гэж санахын ч хэрэггүй. Яахыг нь сайн мэдэж байна. Шилжиж орсон сургуультай хурдан дасаж тэр дөрөөл ангийн дарга болсон. Надад хичээл хийн гэдэг огтхон ч хэцүү санагдаж байгаагүй. Хурдан том болоод гадаадад амьдрах юмсан гэж боддог. Бас хизээч хүнтэй суухгүй гэж. Энэ тухай бодох тоолонд ээжигээ маш их сандаг байлаа. Хаяа нэг уцаар ярина. Орхиж явлаа гэд гомдчихсон болохоор яг тулаад ярих гэхээр амнаас уу гарахгүй ахад уцаа өгчдөг ажлаа. Эцэг хийх хурал болоход ээж ч үгүй, аав ч үгүйдээ уур хурц шарлахад гинэтэл уйлж гарна. Заримдаа ангийнхаа найзуудтай хурал тартал шатан дээр юм ярьсан. Бүгд л өөр орчинд үсч торинсон хэдийч бидний ярианы сэдв нэг. Архины хамааралтай аав нар. Уул нь энэ насан дээр арай л өөр зүйл яриа суумаар. Гэхдээ ангийнхнаас их ичдэг байсан. Хичээлийн дондор үүдний жижүүр орж ирээд намайг сургална. Хүү асуугаад байна, гараад ир гин. Яваад очихоор өмхийг ханхлуулсан томоо цүнхтэй хүн түлхүүр авах гэж зогсож байна. Аав гэж хэлэхээс ч дотор мухаармаар. Нүүр ам нь авах юмгүй болчихсон шарх сорвоор дүүрэн. Тэгээд тараад шууд ирэн шүү гэж хэлчихэд яваад өгнө. Сургуулийн хүүхдүүд хажуугаар өнгөрөхдөө энэ хин бол мэдгүй ямар амар ах вэ гэж шивнэлдэн.
Гадуур намайг дагуулад явахад нь байдгаараа ярваачхад хөдөлж чадна. Заримдаа хүмүүс хурч ирээд "Хөөе, миний дүү, энэ хүн аав ч юм уу? Чамааг арай хүчээр авч яваа юм биш үз?" гэж асуув. Миний үйлдэл бүрийг харж намайг дэрэгдээс алхамж холдуулдаггүй ядаргаатай цантай. Том болчихсон болохоор юу ч хийж мэднэ гэж боддог баг. Ээжийг явснаас хойш 2 жил өнгөрөхөд ах бит хоёр сэтгэл санааны хямралд орж их турцгаасан. Гэр бүлийн хүмүүжил хүүхдэд нөлөөлдөг гэдэгч золоор бид ямар нэг гаж буруу зуршилгүй зөв хүмүүс олж өссөн. Хүчирхийлэл байсан хүн хүчирхийлэгч болдог гэдэгч бидэнд огтхонч тийм зан чанар байсангүй. Эхийн халамж өгүүлэгдэж ихэлсэн хүндхэн өдрүүд ээжийн минь ирэхэд хүргэсэн юм. Ямар их баяртай байсан гэж. Ирэх сургаар нь хоног тоолон хүлээж шүн чунталгүй зөвхөн энэ тухайлууд. Ингээд ээж ирлээ. Тэр өдөр бүхэлдээ нар гэж байлаа. Хажууд минь байна гэдэгт цаанаа л итгэж өгөхгүй эргээд явчихъя гэд гараас нь чанга хатгана. Хизээ ийм жаргалтай байснаа бүр мартаж. Тэр орой дэлгүүр ороод багтаа авахулж чадаагүй авахыг хүсдэг байсан бүгдийг нь авсан. Ээж намайг байн үнсээд л "Ямар том болчихсон юм дээ миний охин чинь" гэхт нь дотор шатаад нүдэнд нулимс цэлэгнэж "Хээж би ангийн дарга болсон. Бас би ангийнхаа хамгийн гоё бичгтэй" гэдэл толгойд орж ирсэн бүхний юу ч бодлогүй урсгаж байсансан. Энэ өдрийг хизээч мартахгүй. Ээжийг эргүү үгүй юу бидний гэртээ ир гэж зовно. Аль эсвэл 2 хүүхдээ авмаар байна гэд өдөр бүр ирж дарамтлана. Ятаж ирүүл ирдэгч болоосай. Энэ гэрээс хэрүүл зодон тасархаа байв. Орцныхоо хүмүүс хүртэл төвөгөөднө. Яг хизээ дуусах юм бол, яг хизээ бэж тайван амьдрах юм бол гэж авсаар хэдийн 15 нас хүрсэн ч яг л хэвэндэ. Томрох тусам ааваас улам ичиж ганц түүнийг ч зүгэх биш өөрийгөө хүртэл азгүй амтан гэж бодно. Ах их сургуулийн оюутан болчихсон болохоор ээжэд гар хүрц зөрөглөхгүй байгаа нь олон жил өнгөрсний ганц гавьяан байв. Би ч мөн 2 жилийн дараа оюутан болох гэж байгаадаа үнэхээр баяртай байсан. 10 жил шиг хичээлийн тогтсон цагийн яваар байхгүй болохоор гадуур хүснээр удаж болно шүү дээ. 2016 оны 4-р сарын 13. Намайг гэрт ирэхэд аав ээж гисэн өмднийхөө уранхаа гоёо суужээ. Надтай юм ярих гээд байгааг нь мэдээд "Та миний формны юбкийг хасаад өг. Дашаан дээр тогтохгүй доошоо унаад байна" гэж хэлээд гараа явчихв. Орой ирэхэд байсангүй. Харин миний юбк надад яг таарсан. Маргааш өглөө хичээлийн дундуур ээж залхав. Багш уурлаад "Али гадаа гараад яар да" гэхэд нь тасалж ятгах юм билүү гэж бодсноо аваад ярьлаа. Чихэндээ ч итгэсэнгүй. Би хувцас өмсөд хар хурдаараа сургуулаас гарсан. Такси барихгаа зам дээр зогслоо. Тэгээ зогсож байхдаа ердөө ганцхан зүйлийг бодсоор яаж гэмтэл хүртэл явснаа одоо сандаггүй юм. Эмнэлгийн өдөр орж байхдаа дотроо хэдэн мянган удаа бас л мөнөөх бодлоо бодсоор бас хэлсээр "Аава битгий сэрээрээ гуйж байна. Одоо болно аава. Нүдээ битгий нээгэж" гэж. Төвний өрөө ойрцоор үүдэнд нь ээж ах хоёр хэдийн ирчихсэн өөр бусад хамаатнуудтай хамт уйлан зогсно. Өглөө түүнийг жалган дотор ухаангүй хөвтөж байхад нь сургуулийн хүүхдүүд болсон гин. Яг юу болсныг дэлгэрэнгүй мэдхийг хүссэнгүй. Тэнд байсан бүх хүний залбирлыг миний дотроо шивнэж байсан эдгээр өвс дийлэт гараасаа л гэж хүсэж байсан. Энэ болсон явдлаас хойш 1 сар ухаангүй эмнэлэг твтлээ. Би түүнийг эргэж очихыг хүсээгүйч хамаатнуудын хил амнаас төгшин 2 л удаа очсон. Тэгэхдээ зүгээр л эмнэлэг дээр ирдэг байсан болохоос хизээж өрөөрөө н орж байгаагүй. Яг 2 дахь хэрэгэлтэн дээрээ би орохоор шийдсэн. Хүүхэд насны минь амьдралыг оронгоор нь эргүүлж хороогийн хамгийн сайхан эмэгтэйгийн залуу насыг нь тэр чигт нь өрн хийсэн тэр хүн яг ямар байдалтай байгааг харахал гэж. Харин дотогш ороод би таг өшчихсөн. Яс арс болсон би хоолоонд гурс зүүчгсэн нүдэн байдгаараа дотгошоо хонхоогоод яг л амьд өгтөр шиг харагдаж байсан. Би уйлсан. Тийм бардан биднийг зовоодог байсан хүн ингээд хэвтэж байгааг харах дэндүү өрөвдөлтэй санагдаж хэрв жаахан л эрт ухаарсан бол хайраар дутахгүй байх байсан даа гэж бодсон. Ийм зүйл бичих үнэхээр хэцүү юм. Одоо ч нулимс гараад. Тэгээд аав минь нүдэн нээсэн. Цар ухаангүй байсан хүн намайг ирсэн тэр өдөр нүдэн нээсэн. Өрөөг эргүүлэн хараад харц над дээр ирсэн.
Би гаранд нь хүрэхэд над руу хараад уучлаарай гэж байгаа юм шиг удаан гихч найнаад ахиад нээсэн. Тэсэлгүй гараад явлаа. Учир нь өнөөдрийн хүртэл хүсэж авсан ганц хүслээ буцаачих гээд байсан. Намайг гарснаас хойш нүтээ дахиж нэгээгүй. Маргааш нь өчтөр болсон явдал толгоноос гарч өгөхгүй хичээлэж ойлгохгүй сууж атал ээжээс ахин дуудлага ирлээ. Энэ удаад эргэлзэх зүйл байсангүй. Аав минь амьсгал хураажээ. Намайг л хүлээж байсан юм шиг. Надаас нэг ч удаа болов хайртай шүү гэдэг үг сонсож амжилтгүй яваад өгч. Гэмтэл дээр очлоо. Би аавтайгаа хоёулахна үлдэхийг хүссэн. Бүх хүн намайг үлдээгээд гарахад би яг хөл доорн зогсож байлаа. Тийм шаргал арсыг тэгхэд л анх удаа харсан. Аяархан дөхөж очиод тухан дээр нь үнэрлэлээ. Яг л намайг үнэрлдэг байсан шиг. Би зүгээр л асгарчихсан. Түүнд олон удаа хайртай шүү аава, хайртай шүү гэж хэлсэн ч намайг огтхон ч суусаагүй. Надад хариу хэлээгүй. Тэгээд би чихэнд нь зөөлхнөр ахын хүүхэд олж төрөөрөө аава гэж хэлээд гараа явсан. Ажил явдлын үеэр бид Динжимингийн байшинда 7 хоногийг өнгөрүүллээ. Тэр байшинд очиагүй бараг 10 жил өнгөрсөн. Дотор хүйт оргиж өнцөг булан бүрт хотхон үлдсэн хар бараан дурсамжууд нүдэнд үзэгдэнэ. Ийм хүүтэн байшинд ганцаархнаа юу бодож суудгийг нь ботхоор өр өмөлцөж хамар шархирна. Түүний оршуулгын үеэр зургийг нь бариад явсан юм. Газарт булах эхний шороог нь би хасгасан. Хоосон оргиод л явж галаа. Харамсал зүрхэнд үлдсэн байж. Ийм том болчихсон хэрнээ ганц удаач болов яагаад арх удаг байсныг нь асуугаагүй дээ өөрийгөө зэмлэнэ. Төрсөн өдрийн мэд ч хүргэж үзээгүй над чиг охин байдаг болов. Би хайраар дутахын зэрэгцээ хайраар дутаадаг байж. Намайг сургуулаа төгсгөд та байсангүй. Би олон шагнал авсан юмсан. Намайг их сургууль ороход бас л та байсангүй. Би хичээж байгаа. Хайртай залуугийн минь аав хатаглаад намайг гуйхад бас л та байхгүй. Миний амьдрал бүхэлдээ хагас болчихж. Би таныг бас архийг үзэн ятгах байсан. Жаргах хүний цовлон эрт ирдэг гэж дуйсан. Жаргалтай амьдралын минь эхлэлийг тавьж өгсөн тэр цаг хугацааг би өөрт санаж авах бол. Алтан үзэг сэтгүүл зүүн оюутны улсын наадмын тэргүүн шагналд бүтээл. Оюутан инх тэнгэр.